Нийслэлийн ерөнхий боловсролын 92 дугаар сургуулийн багш Д. Алтан цэцэг, Д. Эрдэнэ цэцэг, Б. Ган чимэг, Г. Дэлгэр, Им Эрдэнэ туяа, Б. Болормоо нарын бэлтгэсэн хүүхдийн эрхийн тухай цахим контент. Бамбуушны ухаараас Амьтад болгон хичээлдээ анхаарч багшийн өгсөн сонирхолтой даалгаврыг шимтэн хийж анги нам хүн байлаа. Гэтэл бамбурууш ширээн дээрээсээ шугамаа онгож чангагчин чимээ гаргажээ. Монш найз минь миний шугамнаа жуунчлаа. Над шугамнаа даваад өгөөч. Монш даалгавраа хийгээд завгүй байсан ч хурдхан шиг түүний шугамыг нь авч өгч тусалж гинэ. Ийхүү бамбурууш багшийн заасныг анхааралгүй хичээлээ ойлгоогүй учраас янзганаас яаж хийж байгааг нь дахин асууж янзганд ч бас төвгүүдэд амжиж гинэ. Янзан найз минь би саяны хичээлийг ойлгосонгүй чи надад заагаад өгөөч дээ. Надад заагаад өгөл төө. Хичээлийн дараа бамбурууш боксing дугууландаа ирлээ. Багш За хүүхдтэй өнөөдрийн бэлтгэлээ бүтээрээ хоёр роботчигос наа. Бүтээрээ хоёр роботад бие хадаж яваарай. бамбурууш байрныхаа гавар гөлөг нартай багшийн хэлснээр дасгалаа үнэхээр их сонирхоод хичээнгүй хийж байтал бамбуруушийн дүү түн дээр байн дуудаад ахаасаа дэлгүүр авъя гэж түннийг залхааж гинэ. Аа та миний дэлгүүрийг аваа явуулсан юм да. Би тэнцлээ шүү дээ миний дэлгүүрийг битээ аваад яваарай гэдэг хаад хүн тэгээ дэлгүүрийг одоо би яаж гэртээ хаа миний дэлгүүрийг хурдан өгөөч дээ хурдан өгөл төө. Ямар удаа юм бэ? Гэрс гаргаад өг би хармаарай. Тэр үед бамбурууш өөрт нь саадулж байгаа дүүдээ үнэхээр бухимдаж байсан ч дүүдээ гялс дэлгүүрийн нөгөөд ороод иртэл түүний сурах хамгийн чухал дасгалыг нь багш нь заагаад өнгөрсөн байлаа. Ийхүү бамбурууш бусаддаа саад болох нь буруу юм байна гэдгийг ухаарчээ. Түүн дахин дэлгүүр нь ихэх үед бамбуруушинд ямар санагдсан бэ? А. Таатай санагдсан. Б. Тасгалаа хиймээр санагдсан. С. Ямар ч санагдаагүй. Бамбурууш ямар зан чанартай дүр байсан бэ? А. Хичээлдээ анхаардаг. Б. Найзуудаа саад болдоггүй. С. Ангиагийн дүрмийг баримталдаггүй. Бамбуруушийн ухаарсан зүйл юу вэ? А. Бусдад саад болох нь буруу. Б. Дүүгийнхээ дэлгүүрийг авах хэрэггүй. С. Хичээл дээр чангаар ярьж болно.